За сайн байцгаана уу? Өнөөдөр өсгөлээ манай Picatrix channel маань шинэ сурвалж контент явуулахар болсон байна. Тэр нь юу вэ гэвэл би өөрөө өсвөр насны хүүхэд учраас 13-аас 18 насны үеийнхэнтэйгээ ярилцлага хийж өөрсдийн үеийнхэндээ зориулсан тийм контент гаргаж байгаа. За тэгээ өнөөдрийн маань ярилцлагын маань хамгийн ихний зочноор 2019 оны Монголд болсон Jiu-Jitsu Аз ТВ аваргын хасах 63 кг хэмжээнд хүрэл медаль хүртсэн Бат Эрдэнэ огтой урангойтой бүгдээрээ ярилцах болно. За тэгэхээр найзынх нь бол хамгийн анхны ярилцлага эхэлж байгаа. Манай одоо шинэ контент тий. За тэгээд хамгийн анхныхаараа одоо бас гоё эхлүүлчихье гэж одоо тэгээд чамааг өрсөн юм аа. За тэгээд өөрийгөө хамгийн ихнээс танилцуулахаас явах уу манай урангоо. За тэгё. За Намайг Бат Эрдэнэ урангой гэдэг. Би 2005 оны 7 сарын 5-нд айлын 3 дахь хамгийн бага хүүхэд болж төрсөн. Тэгээд би одоо ам бол тавуулаа. Одоогоор 5 дугаар сургуулийн 10 ангид суралцж байгаа. За манай ингээд одоо ярилцлагын маань гол зорилго маань ердөө өсвөр үеийнхэндээ зориулсан одоо шинэ контент гэх юм уу да. Тэ. За тэгэхээр хоёулаа шууд урангойгийнхоос шууд нөгөө хувийн амьдралаас нь жоохон ярилцж эхлэе гэж бодлоо. За манай урангой багтаа ямар хөвгтэйсэн бэ? Би багтаа аюу тийм сахилгагүй хөвгтэйсэн. Сахилгагүй хүн байсан. Ерөнхийдөө энэ тийм буслуулдаг нэг тийм хүн байдаг. Ерөнхийдөө нэг дээр хоёр ахтай өссөн учраас баахан ишүүд маягтай өсөж исэн. Тэгээд ямар ч гэсэн гэхдээ сахилгагүй мөртлөө аягүй сэргэлэн хөвгт байсан л та. Ойлгомжтой. Тэгэл бидэхгүй тэгэл ашаа машаа аягүй их тавд. Би ер нь аягүй ишүүд болж өссөн. Тэгээд ерөнхийдөө багтаа эмээ дээрээ хөдөө очих аягүй их дуртай. Ер нь хөдөө очих амар дуртай байсан. Хөдөө очиж ерөнхийдөө тэгэл ерөнхийдөө нэг сахилгагүй л хөвгт байсан та. Ер нь бол тэр зам нь одоо ерөнхийдөө бол яг одоогийн нөгөө нэг одоо тэмцээн уралдаанд амжилт гаргасан их усэр гэж хэлж болно да тий? Хэлж болох уу? Ерөнхийдөө хэлж болно. Хөдөө очивол нэг байнгын нэг тийм хүнд одоо ингээл малнуудтай гэж айгүйх навчсан. Ерөнхийдөө л нэг жаахан нэг тийм бэрний юм хийдэг байсан. Тэгээд одоо энэ амжилтууд гаргасан байж болно тийм. За миний мэдхээр манай урангой маань 2019 оны Jiu-Jitsu-гийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хасах 63 кг хэмжээнд хүрэл медаль хүртчихсэн тий. Тэгсэн. За манай урангой маань багтаа яг ямар мөрөөдөлтэй байсан бэ? Эсвэл одоо байгаагийнхаас байсан уу? Эсвэл одоо байгаагаас шал тис өөр мөрөөдөлтэй байсан уу? Хүүхэд юм чинь мэдээж л одоо тийм жүжигчин эсвэл бүр амар нэг тийм баян хүн болно гэж их мөрөөддөг байсан. Ер нь олонний танил хүн болно гэж айгүйх мөрөөддөг. За. Тэгээд ерөнхийдөө бол яг юм жудо гэдэг зүйлийг бол ерөнхийдөө мэддэг байсан. Би ер нь барилдад үзүүл яадаг юм бол гэж айгүйх боддог. Ер нь багтаа гэхдээ бас барилдын мэдлээ их боддог байсан. Ер нь бол яг хүүхэд болгонд яг тийм байдаг те. Найз нь ч гэсэн баг байхдаа яг тэгдэг байсан. За заавал нэг 4 настай байхдаа за би өөртөө боксч болно гээл. Яг 6 настай болоод ирсэн чинь би ер нь жүжигчин болно яад нэг гээл. Одоо би баг 5 дугаарыг хүртлээр дуучин болно даа гэж боддог байсан те. Яг урлагийн болно даа гэж боддог байсан. Тэгэхээр яг нэг хүүхэд болгонд нэг ийм нас байд юм шиг байгаа те. Тийм. Ерөнхийдөө нэг ингээд мөрөөдөл нэг жаахан өөрчлөгдөд явагддаг натнаа бид юм шиг байгаа. Би тэгдэг байсан. За тэгэхээр манай урангой маань хувь талаасаа яг ямар зан чанартай сонирхол хобби талаараа жоох хоёлаа яриад үзье. Хобби ямар сонирхолтой вэ? Хобби сонирхол. Би ерөнхийдөө тийм зураг цуглуулах их дуртай. Одоо
бид үеийн югмэр чинтэй хаач явсан зураг авдаг. Ааха. Нэг гоё харагдсан юмнууд хаа зургийг авдаг. Тэгээд байнгын одоо канандаж хэвлүүлж гаргаад цуглуулдаг тийм хоббитэй. Зөв. Тэгээд дурсамж болж үлддэг. Ерөөсө хаанч явцсан одоо анги дээрээ чамаагүй ингээл нэг юм ингээл гоё харагдах юм шиг зургийг авдаг. Тэгэхээр бас манай урангоогийн бас мэдрэмж нь бас хэр байгааг бас ингээд энэ ярилцлагаас бас харж олох юм байна те. Урангоо маань бас зураг авах мэдрэмжтэй. За. Тэгэл бид бас хажуугаар нь одоо энэ барилдах гэсэн энэ зүйлээ хобби болгодог. Ерөнхийдөө айгүй ингээд тэр зүйлдээ дууралцсан, сонирхсон. Тийм гэсэн үг. За тэгэхээр манай урангоо маань за жоохон бүр илүү за гэхдээ чи нэг нууцлж болно л да. Гэхдээ бүр жоохон хов хүндлээс нь яа гэвэл манай урангоо маань краш байгаа юу? Одоо юу? Яг одоогийн байдлаар краш байгаа юу? Яг одоогийн байдлаар краш байхгүй. Гэхдээ зүгээр нэг одоо K-драм биш үү? За тий. Сүүлийн үед манад нэлээ бас хөгжиж байгаа. Тийм юм одоо K-драм үзээд тэрнээсээ Жонгю гээд солонгос жүжигчин байгаа. Just илүү 41-тэй нэг тийм жүжигчин байгаа. Амар хөөрхөн санагдаад охтууд чинь л одоо ингээд за одоо шинэ үед True Beat тэндээ гараад байгаа гэд юу хүмүүсээ крашлаад байгаа мөртлөө зүгээр ингээд одоо тэгээ Жонгю гээд тэр хүнийг айгуу юу чаа яг крашлж байгаа гэж хэлэх юм болоо да. За. Юу нэг их сонирхолтой краш биш үү те? Ер нь одоо манай яг ингээ өсвөр үеийнхэнд бид нар одоо ерөөсөө хоёулангийнх нь ярилцлага маань одоо ерөөсөө ингээл ердөө өсвөр үеийнхэн рүүгээ чиглэсэн тийм хөгжилтэй контент тоххой юу. Тэгэхээр яг нөгөө өсвөр үеийнхэн насан дээр ярих юм боо. Одоо манай өсвөр үеийнхэн бид нар болохоор краш гэхэр чинь яг нөгөө нэг юу гэж боддог те нөгөө нэг эсвэл дээд ангийн ах эгч нар эсвэл доод анги за доод ангийнхан ч байсан шээ. Ер нь ингээд нэг харж авдаг хүнээ л краш л гэдэг те. Яг тэр team crash байсан уу? Ер нь манай урангууд. Ер нь байсан. За. Байсан. Манай сургууль өмнө жил төгссөн нэг тийм ах байсан. За хэрвээ манай тэр ах би миний энэ бичлэгийг үзэж байгаа бол таныг бас гэдэгхгүй. За манай урангоо би лав хувьдаа анх одоо урангоог манай ангид яг ингээд орж ирэхэд бид хоёр бол одоо ингээд бичлэг үзэж байгаа хүмүүс байвал бид хоёр одоо ингээд нэг анги тэгээ би яг ингээд урангоог ингээд яг орж ирэхээр нэлээд амар барилддаг. Тэгээд нэлээд бас дотроос нэлээд хүндэлж. За тэгэхээр хоёлаа урангоогоо сая хуу хүндлээс нь мэдсэн юм чи одоо урангоогоос жоохон хоёлаа одоо ингээд нийгэмэрхүү те нийгэм талдаа хоёлаа өсвөр үеийнхэн бид нэр яг ямар авах хэвтэй эсвэл өсвөр үеийнхэн талдаа яг нийгэмдээ ямар авах хэвтэй гэдгээ жоохон ярилцъя гэж бодлоо. За найз нь тэгээд хэд асуултууд бэлдсэн. За тэгээд эхнийх нь болохоор бид яг сошиалосоо хэрэгтэй мэдээлэл авч чаддгүй. Яг ингээд авч чаддгүй гэсэн асуулт байгаа л да. Тэгээд энэ дээр нэмээд хэлэхэд яг түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг бид хэдэд зориулсан ерөөсө контент байдгүй те. Энэ талаар урангоо маань юу гэж боддог вэ? Ерөнхийдөө яг уу ингээд Facebook сошиал орчноос ингээд бидний ингээд мэдээлэл авч байгаа тодорхой хэмжээний мэдээлэл авч байгаа. Гэхдээ яг ингээд бүр өөртөө хэрэгтэй мэдээлэл авч байгаа гэдэг чинь хэрэгэлсэн. Одоо ингээд кампилсан байгаа шүү дээ. Тийм. Ингээд кампилсан багтаа хүүхдүүд бол мэдээж уцаал оролцож байгаа. Зарим хүүхдүүд нь бол байнга уцснаас ерөөсөө салахгүй. Тэр ер нь буруу. Дээрээс нь одоо ингээд сошиал орчинд ингээд яг биднээс зориулсан контент ингээд байхгүй байх чинь бас нэг жаахан тийм хөө. Одоо ингээд жишээлбэл биднээс бихцэн үе тохиолдоход ингээд нэг контентээс ингээд ороод үзчих их тийм зүйл байхгүй. Дандаа л том хүмүүсийн подкастууд нэг тийм хөдөлгөөн байдаг шүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол ингээд бас урангоохийнхоо ярьж байгаад нэмээд хэлэхэд яг ерөөсөө Монголд ерөөсөө бараг тийм л үе байд юм шиг байгаа. Нэгтгэхэр нь болохоор нэгээс за одоо нэг 7-8 насных ерөөсөө нөгөө Pororo Top те эсвэл нөгөө нэг DaVinci мэтэр гэл байгаа. Эсвэл тэгээд байж ангууд Movie Box эсвэл HBO-оор кино үзэнгүүт эсвэл нэмэх 18 болчдөг. Ерөөсөө ингээ биднэрт зориулсан яг контент ерөөсөө байдаггүй. Биднэрт зориулсан хэр одоо яг ингээ өсвөр үеийг бол ерөнхийдөө энэ 13-аас 18 насны хүүхдүүдийг өсвөр үеийнхэн гэж ангилт юм байна.
Тийм. Тэгэхээр манай 18 настай ах эгчнэр бол яг бас том хүн талдаа том хүмүүсийн ангилд бол орчиж байгаа. Яг ингээд бидний үед дээр бол яг ингээд юу байгаа байхгүй тий. Үзэх юм айгүй хомсдсон бол эмэгтэйчүүд бол одоо манай эмэгтэй найзууд бол одоо та хэд ч гэсэн одоо K-драма үзэж чинь тий. Ерөөсөө л ингээд бараг том хүн рүү хүмүүс рүү чиглэсэн л контентыг үзэж байгаа ерөөсөө. Тий. Тийм учраас тэгээ манай Монголд харин бит хоёрын одоо хоёулангийнх нь ярьж байгаа манай Монголд ингээ хүүхдүүдэд бидэд зориулсан тийм контент бас хомсдол байд юм болоо тий? Тийм. За тэгээд ерөөсөө нэг юм хоёр юу байгаа. Хүүхдүүд нь одоо бид хэд нөгөө нэг сүүлийн үед ярьдэн штэ. Бид хэд ч яг ер нь бол одоо жоохон ярихад эм орох гэдэг те. Энэ талаар урангоо маань яг юу гэж боддог вэ? Яг өсөр үеийн юм чинь. За. За би хоёртаа өөрөө амар эм орох гэж хэлж болно. За. Нөгөө эм хэцүү ерөөсөө ингээд цогцоо цаг ингээд тохиолдох үе байдаг. Яа тэр боломжтой ингээд тэрийг л одоо эм орох гэдэг байх л та. Тэгэл ингээд хэцүү үед ингээд юу ч хийж чад. За тэгэхээр хоёлаа урангоогоо сая хуу хүн талаас нь мэдсэн юм чи одоо урангоогоос жоохон хоёлаа одоо ингээд нийгэмэрхүү те нийгэм талтаа хоёлаа өсөр үеийнхэн бид нэр яг ямар авах хэвтэй эсвэл өсөр үеийнхэн талтаа яг нийгэмдээ ямар авах хэвтэй гэдэг жоохон ярилцъя гэж бодлоо. За найз нь тэгээд хит асуултууд бэлдсэн. За тэгээд эхнийх нь болохоор бид яг сошиалоос хэрэгтэй мэдээлэл авч чаддгүй. Яг ингээд авч чаддгүй гэсэн асуулт байгаа л да. Тэгээд энэ дээр нэмээд хэлэхэд яг түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг бид хэдэд зориулсан ерөөсө контент байдгүй те. Энэ талаар урангуй маань юу гэж боддог вэ? Ерөнхийдөө тий яг уу ингээд Facebook сошиал орчноос ингээд бид нэг ингээд мэдээлэл авч байгаа тодорхой хэмжээний мэдээллийг нь авч байгаа. Гэхдээ яг ингээд бүр өөртөө хэрэгтэй мэдээлэл авч байгаа гэдэг чинь хэрэгэлсэн. Одоо ингээд кампилсан байгаа шүү дээ. Тий. Ингээд кампилсан байх дээр хүүхдүүд бол мэдээж уцаал оролцож байгаа. Зарим хүүхдүүд нь бол байнгын уцснаас ерөөсөө салахгүй. Тэр ер нь буруу. Дээрээс нь одоо ингээд сошиал орчинд ингээд яг биднээс зориулсан контент ингээд байхгүй байх чинь бас нэг жаахан тийм хөө. Одоо ингээд жишээлбэл бидэрт хэцүү үе тохиолдоход ингээд нэг контентээс ингээд ороод үзчих их тийм зүйл байхгүй. Дандаа л том хүмүүсийн подкастууд нэг тийм хөдөлгөөн байдаг шүү дээ. Тий. Тэгээ ер нь бол ингээд бас урангойхийнхоо ярьж байгаад нэмээд хэлэхэд яг ерөөсөө Монголд ерөөсөө бараг тийм л үе байд юм шиг байгаа. Нэгтгэр нь болохоор нэгээс за одоо нэг 7-8 насных ерөөсөө нөгөө Pororo Top те эсвэл нөгөө нэг DaVinci Mentor гэл байгаа. Эсвэл тэгээд байжангууд Movie Box эсвэл HBO кино үзэнгүүт эсвэл нэмэх 18 болчдөг. Ерөөсөө ингээ бид нарт зориулсан яг контент ерөөсөө байдгүй. Бид нарт зориулсан хэр одоо яг ингээ өсөр үеийг бол ерөнхийдөө энэ 13-аас 18 насны хүүхдүүдийг нь өсөр үеийнхэн гэж ангилт юм байна. Тэгэхээр манай 18 настай ах эгчнэр бол яг бас том хүн талдаа том хүмүүсийн ангилд бол орчиж байгаа. Яг ингээд бидний үед дээр бол яг ингээд юу байгаа байхгүй те. Үзэх юм айгүй хомсдсон бол эмэгтэйчүүд бол одоо манай эмэгтэй найзууд бол одоо та хэд ч гэсэн одоо K-драма үзэж чинь те. Ерөөсөө л ингээд бараг том хүн рүү хүмүүс рүү чиглэсэн л контентыг үзэж байгаа ерөөсөө. Тийм учраас тэгээ манай Монголд харин бит хоёрын одоо хоёулангийнх нь ярьж байгаа манай Монголд ингээ хүүхдүүдэд бидэд зориулсан тийм контент бас хомсдол байд юм болоо тий? Тийм. За тэгээд ерөөсөө нэг юм хоёр юу байгаа. Хүүхдүүд нь одоо бид хэд нөгөө нэг сүүлийн үед ярьдэн штэ. Бид хэд ч яг ер нь бол одоо жоохон ярихад эм орох гэдэг тий? Энэ талаар урангоо маань яг юу гэж боддог вэ? Яг өсөр үеийн юм чинь. За. За би хоёртаа өөрөө амар эм орох гэж хэлж болно. За. Эм За тэгэхээр хоёулангийнх нь ярилцлага маань ер нь бол ярилцлага маань дундаа орж байна. За тэгээд тэгээд урангоогоос жоох нөгөө нэг тэмцээнийхэн талаар асууя гэж бодлоо. Дугуйцхгүй. За урангоо манд жодоогоор хичээлээд хамгийн одоо хэдэн жил болж байгаа лээ? За яг жодоогоор хичээлээд бол би 2 жил болж байна. Яг бүтэн хичээлээд 2 жил гэсэн үг. 2 жил болж байна. За 2 жилийн хугацаанд
2 жилийн хугацаанд тэгэхээр чи одоогоос 2 жилээр тооцох уу эсвэл 2020 оноос тооцох уу? Үгүй. Яг одоогоос 2 жил би яг 19 онд орж ирсэн байхгүй хангах. Ааха 19 онд орж ирээд. Вау тэгэхээр 19 оны 7 сард нь жүжицүүгийн Аз аварга болоод тэндээсээ хүрэл медаль авч ирсэн гэсэн үг үү? Тэгсэн. Вау. Тэгэхээр одоо хувь хүн энэ талаас урангогийнхоос жишээнээс авч үзэхэд хувь хүн өөрөө хичээвэл одоо хэдэн сарын хугацаанд те ингээд амжилт нь хүрч болдго юм байна гэдгийг энэ подкастнаас харж байгаа. За. Манай урангууд анх ингээд яг за одоо 19 онд орсон. Яг хуу 18 оны ингээд яг 11 сарын 12 сард нь орсон гэсэн үг байхгүй юу? Аха. Яг тэр 1 сарын хугацаанд жаахан баслсан гэж хэлмээр юм уу да жаахан тэгсэн байхгүй юу? Ер нь бол нэг хүмүүс тийм юу гэдэг юм шиг байгаа те. Нэг жоохон нэг бэлтгэлийн ачаал ирээл эсвэл нэг жоохон чангалалт ирэнгүүт за би өстөж чадахгүй юм шиг байна гэж мэгэл. Яг тэгсэн болов те. Тийм гэхдээ зүгээр найзуудаас л болсон гэсэн үг гэхдээ тэр таслалт бол. Ерөөсөө би яг энэ уусах миний мөрөдөл би энэ мөрөдөлтөд шантахнаа байж байхгүй. Ааха. Хүн яг одоо ингээд найзаа яг ингээд зүг сонгохгүй бол одоо ингээд хүн хүчиж мэдэн ингээд дээшээ бүтэлч мэдэн гэсэн яг муухай байдаг шүү дээ. Муухай юм уу гош гэмээр юм уу тэр үг яг үний юм билээ. Тэгээд тэрийг айгу ухаарч ирсэн. Тэгээд би яагаад ингээд энэ бэлтгээсээ таслаад байна. Чи миний мөрөдөл шүү дээ. Яагаад ингэж байгаа юм гэж бодоод өөртөө би дүнлэхийг тэрнээс хойш би нэг ч удаа тасалтгүй бэлтгэлтэй юмсан. Одоо ч гэсэн ингээд би ингээд урангогийнхоо ингээд хэлэнгүүт урангоо маань одоо ингээд заримдаа хичээлээс чөлөө аваад ингээд бэлтгэлтэй эсвэл тэмцээнтэй гэдэг тий. Тэр болгон маань одоо манай урангогийн хөдөлмөр тэгээд төсвөр татуужил ямар их шингэсэн гэдгийг одоо бид нар одоо мэдэх хэрэгтэй баг тийм ээ. Аха. Тий. За тэгээд хамгийн анх ингээд тэмцээнийхээ яг ингээд тэмцээнд ороод дивжен дээр гарахад яг ямар мэдрэмж төрж ирсэн урангууд? За наач ямар гоё асуулт. Яг ингээд бэлтгэлд яваад хамгийн анх жодоогийн өмсгөл дивжен дээр гарах гэдэг бол тэр хүн маш том ингээд өөрийгөө ингээд ам бэлдсэн хүний ингээд маш том гоё юм сэтгэл төрдөг. Ааха. Яг ингээд хамгийн анх би амар айжсэн. Тийм үү. Би яах бол гэж би айгүй айжсэн, сандарч исэн. Нэлээд сандарсан би дивжин дээр гарч исэн. Гэхдээ тэр дивжин дээр гарахад хүн тайвшиж ууж ирдэг. Тэгээд яг хамгийн анхны тэмцээн дээр бол би ихтгэж муу байсан. Тэгээд дээрээс нуусаа нэг амар их мэдэхгүй болохоор ингээд туршлагатай үгүй байлж байгаа шүү дээ би чи мэдээч. Тийм учраас хамгийн анхны дээр би яг ингээд яг ялагдчихсэн тэр хүндээ. Тэгээд ялагдах тэр мэдрэмж бол яг угаасаа хүн хизээж ямар ч хүн ялагдахгүй байна гэж байхгүй. Тий. Хүн ялагдчих ялдаг. Тийм учраас тэр ялагдах гэсэн мэдрэмжийг би ингээд авчаад ингээд улам хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод тэгээд яг үедээ бас үйлчилсэн, нөхөс гаргажсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд манай эгчнэр том эгчнэр минь хэлдэг ойлгох хэрэггүй чи зөвхөн хичээ гэж хэлдэг. Тийм учраас тэр үгийг би бодон одоо ерөнхийдөө тэмцээнүүдэд оролцоод ирэхлээрээ унсан ч гэсэндээ ялагдсан ч гэсэндээ би ерөөсөө нөлөмсөө барьж төвчдөг болчихсон би тэгээ өөрийгөө энэ 2 жилийн хугацаанд айгүй анзаарсан. Ааха. За урангогийнхаа маань жоохон сонирхол үзэгчтэй сонирхол бол урангогийн одоо хамгийн анхны тэмцээнээс авч ирсэн медаль ямар медаль гэсэн бэ? Улсын аваргын алтан медаль авч ирсэн да. Вау, улсын аваргад алтан медаль. Хэдэн килограмм хэмжээнд барилдаад? Ерөнхийдөө бол 63-аад дандаа жин нэмж ордог байсан. Ааха. Бас 63 лөө. За. За. Тэгэхээр заримдаа тэгээд урангууд маань яг ингээд бид нар бас ингээд мэдээж урангогийнхаа анги тэгээд бид нар ингээд хөндлөнгөөс харахад урангоо маань ингээд хичээлийн дундуур нөгөө хичээлийн сүүлийн 2 цаг ингээд чөлөө аваад бэлтгэл рүүгээ явдаг. Тэгээд энэ болгонд маань одоо манай багш нар дургуутсан
Тэг мэдээж ангийн багш нар хичээлдээ сүүлийн 2 цаг суухгүй болохоор мэдээж дургуутсан. Тэгээ энэ үед урангоо маань яг яадаг вэ? Ямар мэдрэмж төрдөг вэ яг? Энд л асуудал дээр хойлоо жоох ярилцвал. Аха. Тэг. Яг яах ч явахгүй чөлөө авах хэрэг гардаг. Тэр үед маань ингээд уг нь ингээд багш нар маань яг ойлгоод ингээд намайг дэмжиж нэг ингээд зориг аваад улам их ингээд тэр зүйлийг хичээмээ санагдах байсан байхаа. Гэхдээ зарим багш нар намайг юусоо ойлгохгүй. Ерөнхийдөө бол зарим багш нар маань юусоо ойлгохгүй. Тэгэл одоо бараг л ингээд чамаар чи хэрэггүй одоо нэг ийм тиймстэй дүнгиж ингэж гаргана тэгж гаргана гэж юусоо тэгж загнадаг. Хитэн тийм багш нар байгаа. Тэр нэг юусоо намайг зөв одоо яг ойрын байлгүй намайг ойлгосоо гэж их боддог. Гэхдээ яг намайг тэгж ихэд тэр хүмүүсийн одоо хэлсэн үгийг би илүү хурцлагддаг гэж өөрийгөө ойлгодог. Вау. Энэ тэгэхээр бас урангоогийн манаас нэгэн одоо чимж өгдөг эсвэл одоо урангоогийн маань давуу тал ч юм уу те? Тэгэхээр тэр хүмүүс ингээд гомддог ч гэсэндээ нэг бодлын баярлдаг. Тэгээд намайг дэмжихт би улам илүү хичээгээд улам илүү амжилттай хүрэх юм бол энэ намайг одоо ингээд дахиад ингээд загнаж чадахгүй илүү намайг ингээд багш гэсэн үднээсээ намайг комплект байх гэж боддог. За тэгэхээр энийг хэрвээ үзэж байгаа одоо манай хэрвээ багш нар байх юм бол бас ингээд энэ үеэс ингээд харах юм бол одоо манай өсвөр тамирчин одоо ингээд манай яг урангоо шиг өсвөр үеийн хүүхдүүд тэгээд багш олон сурагч хоёрын ингээд асуудлыг бас ингээд харж байна. Гэтэ бас нөгөө нэг зовлон байгаа газарт нөгөө нэг жаргал байдаг гэдэг шиг юм болгон нөгөө нэг баланстай нэг тэгшгэн байж төгс өгдөг гэдэг тийм. Эндээс яг ингэж нэмээд хэлэхэд би нэг багш байгуулах баярлдаг. Одоо яг өмнө би 9 би гэдэг ингэж байна. За яг ямар багш бол хоёулаа бүр тодтогоод ярьчих. Бүр математикийн Батамглан гэж багш байгаа. Вау, за хэрвээ манай сургуулийн Батамглан багш үзчихвэл таны талаар ярих гэж шүү. За яагаад гэвэл ингээд Батамглан багш яг хичээлээ сайн заадаг. Eerээс нь ингээд Батамглан багш ингээд намайг бас дагдаг байсан байхгүй юу? Eerсээ зөвнөр чи яг ингээд хин сургууль руугаа яв хичээлэхгүй ингээд яв тэгээд яв гэж хэлдэг байсан. Ингээд хүмүүст уурлал ингээд дургуурэл ингээд луулаад ингээд явдаг байсан ч гэсэндээ одоо бодоход Батамглан багш намайг их хурцлж өгчээсэн. Дээрээс нь одоо намайг би ингээд хичээлээ чинь тэглээ надад ерөөсөө хамаагүй чиний хичээл гэж боддог ч гэсэндээ цаагаараа Батамглан багш бүр амар гоё тийм ингээд за энэ багш чинь ингээд байлдаж байгаа шүү ингэж байгаа шүү гэж тэнцэн дараад ирэх болгонд яасан юм ингэж асуугаад ингэж байгаа мó тэгж байгаа мó гэл тэгэл яхад хичээлийнхаа дүндээр ч гэсэндээ намайг ялт гаргалаа гэдгээсээ хамаагүй өндөр гаргадаг. Ерөөсөө тэр багш намайг илүү хурцлж өгсөн би Батамглан багштай маш их баярлдаг шүү гэдгийг хэлье. Яа, за. Тэрөө угаасаа энэ бичлэг тавигдаад хэрвээ тэгээ манай сургуулийнхан тэгээ цаашлаад хүмүүс төрөх юм бол Батамглан багш үзэх болов гэж бодож байна. За. Угаасаа нэг бас нэг тийм багш нар байдаг те яг нэг хичээл яг ингээд хичээл шалгалт хоёр ингээд нэг хоёр хэсэг хуваагдчихлаа шүү дээ бид хэд ч болонгууд те. Яг тэгэнгүүт тэгэл нөгөө нэг за одоо хичээл дээр нөгөө нэг амар загнадаг багш нөгөө хичээлнэр нөгөө нэг дүнгээр бодог багш нар байдаг ш. За би өстө улирлын шалгалтын сүүлээр та нарыг өстө би тест ингэн тэгнэ гэлдэгдэг. Яг шалгалт өгөөл шалгалт авдаг. Тэгээ бид нар мэдээж заримдаа муу авна, мэдээж сайн авна. Тэгэнгүүт тэгэл онц авбал тэрийг улам нэмээд өгдөг. Эсвэл муу авбал тэрийг бүр улам чи тодорхой хэмжээгээр бас нэмээд өгдөг. Тийм багш нар байдаг те. Тэр багш нартаа бас баярлаа гэж хэлэх нь зүйтэй баг. За. Одоо бас ангийн багштай бас аягүй баярлж байгаа. Намайг аягүй ойлгодог батчмаг багштай. Тэгэлгүй байх уу? Бид хоёр чинь нөгөө нэг сургуулийн нэг анги тэгээд батчмаг би талаа хувьдаа батчмаг багшгаа бол нэлээд хүндэлж авдаг. Тэгээд ерөөсөө биднийг ингээд өдий одоо 4 жил болгож яхад бид нэр ерөөсөө ингээд жаалагчилж үзэж байгаагүй чи юм бэ тийм юм байна гэхгүй багш маань заримдаа биднэрт хүртэл хэлдэг байсан те би та нарыг яг ижлэхэн хайрладаг шүү яг өөрсдөө хөгжиж гэд хэлжсэн тэр үг нь л одоо бид одоо яг нөгөө нэг анги болгож өгдөг тийм гол хүчин зүйл юм уу те хэдийгээр одоо за яг намайг
бүр бас л бусад багш нараас илүү ойлгодог нэг юм бол яах чадахгүй бачмаг багш мөн. Яг би гэдэг нь ингээд орж ирээд энэ багшийн удирдлаганд байх ба би маш их баярлж байсан. Багштай хайртай шүү баярлаа гэж хэлэх нь бас зүйтэй байх. За манай багш ч гэсэн дуудахгүй үзэх баха гэж бодож байна. За тэгэхээр хоёулаа жоохон нөгөө нэг ангийнхан одоо нөгөө нэг өсвөр үе жоохон сургууль руугаа жоохон ойртоод яри те. За анх урангоо маань 5 дугаар сургуульд анх 1-р ангиас орж ирсэн үү? Тэгсэн яг 1-р ангиас би 5 дугаар сургуульд байсан. За үзэгчтэй бас ингээд сонирдуулж хэлэхэд одоо манай урангоо маань одоо нөгөө анги хуваарлалтаар энэ жил манай ангид орж ирсэн байгаа гэдгийг хэлээ те. Тэ 1-р ангиас анх орж ирсэн те. За урангоо маань багтаа ер нь ямар цэцэрлэгт явдаг байсан бэ? За би яг ингээд юу хийсэн маа. 2-3 жил би бас цэцэрлэг сурсан юм аа. Юу гэсэн чинь би. Угаасаа хүүхд болгоно л баг 2-3 жил сурж байгаа хаа. Тэ? Би анх 124 цэцэрлэгт явдаг байсан. Тийм байхдаа ингээд бас л ингээд салбартаар байдаг байсан. Тэгж байгаа тийм нэг жил болсон. За. Тэгчээ манай ээж хоёр солонгос явах гээд. За тэгээд надад хөдөө одоо имэйгэр минь авчаад тэгээд сумын төв надад бас цэцэрлэгт явуулж ийсэн. За. Тийм 2 жил би сурцсан. Тэгээд 5 настайдаа би буцаж орж ирэхэд чинь би одоо баг 3 настай цэцэрлэгт явсан гэсэн үг. За. Найз нь бол ерөөсөө тэгжсэн шүү дээ. Амар олон цэцэрлэг дамжиж исэн гэж хэлэх юм уу? Нөгөө нэг жоохон багтаа нөгөө нэг ханаад томоо хүрээд эсвэл тэгээд тэгдэг байсан болохоор нөгөө нэг 2-3 цэцэрлэг дамжсан. Тэгээ би ерөөсөө одоо цэцэрлэгээ ерөөс баг сандгүй гэж хэлэхэд болдсон шүү дээ. Баг би ураг цэцэрлэгээ сандгүй шүү дээ ерөөсөө. Тийм хүмүүс байдаг юм билээ. Одоо ч гэсэн ингээл анги ингээд байнга суулж явдаг, сургууль суулж явдаг хүмүүс байдаг юм билээ. Тэр бол мэдээж хэрэг. Гэтэ тэр нөгөө хүүхдүүд нь баг тэгээд хүүхдүүд нь ч баг өөрсдөд нь хэцүү байдаг бохтөө. Жил болгон шинэ найз нөхөр, жил болгон шинэ хүрээлэл гэхээр. За мэдээж одоо манай ярилцлага маань ер нь бол одоо ингээд төгсгөл хэсэг рүүгээ хандж байна. Одоо энэ нэлээ одоо оргил руугаа л ирж байна гэсэн үг. За урангоо маань яг ингээд жудаа руу ороход яг хэн нөлөөлж исэн бэ ер нь? Хэн яг тусалж исэн бэ? Манай хамаатны ахал юм да. Намайг ингээд харчаад миний л нэг ингээд юм дээр чи төгчч одоо барилдаанд авчиж төгч гэдэг байсан хгүй юу? Ааха. Миний л нэг ингээд барилдаанд авчиж төгч гэдэг. Би бас нэг одоо манай гавьяа тэмэрчин сумьягч манай энэ сумьягч гэдэг энэ зургатаар их хардаг байсан. Вау. Зургатаар амар барилдааны үздэг ямар мундаг хичүү энэ хичээг болчихвол зэвэг боддог байсан өөрөө. Тэгээд сумьягч маань ингээд одоо ингээд амьдралын юу цагаад гэдэг кино байдаг шүү дээ. Тий. Тэр кино би бас яг тэрнээс хойш үзээ. Ямар мундаг, ямар агуу тэмэрчин бэ гэж маш их хүндэлдэг байсан. Тэгээд тэр ах маань ч гэсэн чи юус ингэ яваад үзгээд би дээрээс нь өөрөө сонирхолтой байсан. Тэгээд ямар ч гэсэн чудаад орсон доо. За одоо ингээд тэр ах хэрвээ одоо танай хамаатны ах хэрвээ бичлэгийг үзчихвэл тэр ахтай яг үгж хэлэх вэ? Тэр ахтай маш их баярлдаг шүү. Ингээд хэрвээ ингээд таныг ингээд хэлээгүүл би ингээд тэр хүнийг хүндэлдэг байсан ч гэсэндээ би яг энэ замч руу орохгүй байсан байх. Тийм учраас танд маш их баярлалаа. За тэгэхээр одоо манай подкаст маань ер нь бол өндөрлөх тийшээгээ хандж байна. Хоёулаа баг 20-30 минут баг ярилцаад суучих шиг боллоо. За тэгээд мэдээж одоо хүн болгон даав ээж гэж байдаг те гэр бүл гэж байдаг. Тэгээ урангоо маань гэр бүлдээ нэг сэтгэлийн дулаан үг хэлээч. Заавал
ачиг нь хариулнаа. Хайртай шүү гэж хэлээ да. За ингээд манай өнөөдрийн маань ярилцлагын маань цаг маань ингээд өндөрлсөн байна. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүл хамгийн анхны дугаарт маань оролцсон Оронгоодо баярлалаа. Тэгээд бас одоо бүр ингээд 50 минутын турш одоо ингээд ярилцсанд Оронгоодо баярлалаа. Өнөөдрийн маань ярилцлага маань та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартуу за. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.